Сайн байцгаана гэх мөдөгчтэй та бүхний чимэндийг хүргэе. Монголын шилдэг тулаанчтай холбооноос зохион байгуулагддаг Хөнөөлт талааны хэмжээний холбооны 22 дахь ивент Хангарт кап хэмжээл 22 нэстгээ зохион байгуулагдж байна. За тулаан байна. Тулаанд үнд чимэнд хүргэе. За хоёр тамирч маань хоёлаа бокс үртэй. Өдөн тулаанаар нэлээд туршлага хөрөмтлүүлсэн хоёр тамирч байна. Нэг нь 61 кг-ны нэг номер өтөө байсан. Тий. Нөгөөх нь болохоор 57 кг-ийнхаа нэг номер гэж явж байгаа. Тий. Ингээд 57 кг-ийн дараачийн контендерыг ерөөхдөө. За энэ хүн цохилд орчлоо шүү. Баруун хажуу ямар гой баруун хажуу вэ? За дөрүүлээ барилдаж чинь. Араас нь нууцаар нь тэрвэд ард нь гараад авлаа. За хоёр тамирч маань энэ бол байрлалын төлөө тэмцэл явж байгаад цэнцэр маань эргэх хэрэгтэй. Эргээд толгойн нурдуур гараа хийгээд нүүрийн сөхөөд ингээд суудаад авах хэрэгтэй. Маш сайн одоо ингээд толгойд авлаа. За хамгаалт маш гоё явлаа. Мордод унгаалаа, баруун мордод унгаалаа. За баруун мордод унгасан. Мөх жаргалын үед даваа байрлалыг авсан байна. За тарлууга шахаад босч ирэх хэрэгтэй. Энэ байрлал бол цэнцүрэнгийн full guard буюу бүтэн хамгаалтанд орсон байна гэсэн үг. За үдгчтэй хэлэхэд энэ байрал дээр байгаа мөнх жаргал одоо control time буюу тий тоглолтыг удирж байгааг тооцогдгүй байгаа. Цэнцүрэнгийн хоёр хүлийн дундаас гарч иж side control буюу хажууган байрал руу шилжсэн тохиолдолд тооцогдно. За эндээс харахад цэнцүрэн маань ер нь маш зөв хамгаалж шүү дээ. Мөнх жаргалын хувьд мөнх жаргалын хувьд тэгж панч хийх хэрэгтэй. Тэгжээж мөнх жаргал маань хүчтэй цохилтуудыг хийж үзэж байна. Цэнцэр маань маш гоё хамгаалж байна. Дээр байгаа тоглолч чинь нэг бол бүр өөрөөсөө холдуулах, нэг бол биедээ ойрхон байж зохицааг нь өгөхгүй болж хамгаалдаг байгаа. Шүүгчээс самсруу байдлаар даагдруу зогсон гэдэг сануулга явж байна. За хоёр тамирч маань байрлалын төлөө тэмцэл явуулж байна. За цэнцэр маань ер нь босох гэж оролж байна. өвдгөө цээжний урдуур хийгээд түлхээд жоохон өндөрүүлэх хэрэгтэй. Доороо тамирч. Цэнцэр маань одоогийн байдлаар ямар нэгэн яг босох ордлогыг яг төдийлөн яг шийдэж хийхгүй байна. Магадгүй бас эхний үеиг энд байж хагаад хамгаалаад дуусчих гэсэн бодолтой байж магадгүй. Хамгаалалт маш гоё болж байна. Ингээд үргэлжлэх дээр байгаа тамирчин маань, дээр байгаа тамирчныг доор байгаа тамирчин цэнцэр маань ингээд мөнх жаргалыг өөртөө ойртуулаад чэйжэнд наачаар мөнх жаргалын хувьд хүчтэй зохих одоо зай байхгүй гэсэн үг. Ойрхон зайнаас хүчтэй зохиод ирч чадахгүй. Мөнх жаргал жоохон цээжийн хөндөр өвчөөд хүчтэй зохих хэрэгтэй. За маш гоё салаад маш зөв хамгааллаа. За мөнх жаргал өвдгөний үйлв бас ингэж жиг одоо хөл hyper extend буюу өвдгөний хоошоогоо нугалах бас аюултай байдаг учраас болгоомжтой хэрэгтэй. Цэнцэр маань хөлөө урсаа бүр жигээ тэгээ хамгаалах хэрэгтэй. Эндээс жигээ босч ирэх хэрэгтэй байна. Хамаагүй бас шууд огцон босоод өргөж өшгөлүүлэх аюултай учраас ер нь бол тоглолтын тогтог зөв явж шаарж байна. За эргээд бас хамгаалтын байдал руу орд ирлээ. За цэнцэр жигээд босох хэрэгтэй. За мөнх жаргал маань эсрэгээрээ тун боломж. За ингээд техний үед дуслаа. За тун сонирхолтой нэг дөрвийн талбай болж өнгөрлөө. За телевиз үзэж байгаа үзэгчдэд танилцуулахад
шууд нэвтрүүлгийн тайлбарыг ерөнхий тайлбарчаар MJ-ний холбооны гадаад харилцаа хариуцсан захирал Баяр сайхны Батнасан миний бий. Зочин тайлбарлагчаар маань Монгол улсын жингийн ялгаагүй гүйшигэн каратегийн 3 удаагийн аварга, байлдааны самбын аварга, сонсогчийн алдрын аварга, Монгол улсын кикбоксинг аварга, Монгол анх зохиогдсон Mongolian Fighting-ийн хас хэрэг програмын 2 удаагийн аварга, MJ-л нэг холбооны холимогтлааны 70 кг жингийн аварга, кикбоксинг мөн 70 кг жингийн аварга, Японы мэрэгжлийн кикбоксинг домог тамирчин шилдэг 8-1 Чингисийн завчилт товтлогоор алдартай мөн Аз намхад 7 орнуудын Legend FC холбооны 70 кг аварга дэлхийн хамгийн том холбоо болох One Championship холбооны 66 кг дэлхийн аварга холимогтлааны спортоос дөрөн гарсан Монгол улсын анхны гавьяат тамирчин Монголын дэдвгийн Азийн холбооны амьд домог Жаданбагийн наран тунгалаг хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Round 2. За 2 дугаар эхэлж байна. Мөнгө жаргал бол хэвтээд тоглох сонирхолтой байна. Яа, саяны үгдэг ямар аюул шүү. Гоё үгдэг орлоо. Цэнцэрэнгийн үгд бол бэлдсэн бас. Тийм ээ. За саяны хойд гарын хажуу, хойд гарын шулуун 90 донж байна. Барилдаа. За барилтыг гэсэн төлөвлөгөөтэй гарч ирсэн байна. Мөнгө жаргалын хувьд цохилцох юм бол ашиггүй гэдгээ ер нь мэдж байна. Цэнцэрэн маань ер нь бүх тоглолтоо дутуу гараж дуусгасан байгаа. Тэрэн дээр нь мэдж ер нь тактик маш зөв боловсруулж гарч ирсэн байна. За мөн түрүүний хагас хамгаалтын байр шиллээ тийм аварга. Тийм байна. Одоо эндээс Цэнцэрэнгийн оронд байсан бол ер нь та яаж гарах вэ? Тор ашиглаж дээшээ өндөж цэжирээ нуруугаараа тор нь алж дээшээ өндөж л босч хамгаалалтаа торн дойрхон байгаа. За бүр бүтэн хамгаалтын байр авчлаа. Full mount буюу дээр нь гадаг мордоо цуухыг хэлж байгаа. Эндээс одоо за Цэнцэрэнгийн маань хувьд бас зөв хамгаалж байна. Яа ингэ мөн дээр байгаа тамирчныгаа цэжэр нь дэврээд өөртөө ойрт уучгаар зохих зай байхгүй учраас хүчтэй зогч чадахгүй гэсэн. Энэ бол төдийлөн аюултай довтлохоо болохгүй. Цэнцэрэн бол эндээс англи хэл дээр shrimp гэдэг те монголоор бас мослооч гэж хэлдэг хажууд жишээ. Shrimp юу одоо мослоод хажууд жишээ гарах хэрэгтэй байна. Энэ дэр тохоо. Хэрэгтэй. За мөнх жаргалын хувьд дээрээс хөнгөн тохоо явж иж болно. За эндээс бас мөнх жаргалын хувьд эндээс ард гарах боломжтой болчлоо. За эндээс баслаа. боолт орчлоо. Ирүүн дагаар орсон байна. Эрүүгээ чангалаа татаад авах хэрэгтэй. Хараахан орсонгүй маш сайн байна. Сайн хамгаалт хийж чинь, сайн хамгаалт хийж чинь. Үдгчтэй хэлэхэд Цэнцэрэн бол мөрнийхэн дээр байгаа буюу зүүн гар. Тэр бол хүнийг боож унгах, хоолонд нь ороод боосноор тарих руу явж байгаа цусан хангамжийг болон хүчил төрөгчийг зэрэг хааж ингэж ухаалдаж ундаг. Тэгэхээр тэр боох гарыг буюу хүзүүтэйгээ ойрхон байгаа гарыг хамгаалах хэрэгтэй. Маш сайн хамгааллаа. Үдгчтэй тайлбарлахад мөнх жаргалын зорилго бол Цэнцэрэнгийн 2 гарын аль болох их биеэр нь холдуулах тэгснээр одоо үчиг боолтонд илүү өртгөд амархан болох ийм зорилготой байна шүү дээ. За энэ байрлалаас ер нь яаж гарсан зүг байвгаа? Таазаараа зөвхөн тэгжэл зай гарч байна. Мөнх жаргалын үед бол тохоо цохилд явж байгаад эргэж харуулж ард нь гарах хэрэгтэй. Цэнцэрэнгийн үед бол таазаараа цохиод биерүүн түлхээд тэгээ өвдгөө одоо хоёр хөлийнхэн дундуур татаж гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгж өвдгөө оруулаад яг ингэж оруулж гарах хэрэгтэй. Маш сайн хамгаалтайж гарч ирлээ. Цэнцэрэн маань хүнд байдлаас гарч ирлээ. Мөнх жаргалаас энэ бол бүтэн одоо сая контроллоо шүү дээ. Эхний үеийн дунд хүртэл бүтэн контролыг авлаа. Түрүү хэлсэн чинь доор байгаа тамирчныгаа хоёр үлний дунд байх юм бол контрол таймд ордгоо байгаа. Харин саяных шиг full mount юу дээр нь гараад мордоо цуусан тохиол тэр бол бүтэн контрол орно. За гурвалжин боолтны байрц руу бас орох гэж үзэж байна. Цэнцэрэнгийн маань хувьд. За түрүүний мөн адил хамгаалтын байралд очлоо. Мөнх жаргалын барилдаан маш сайжирч байгаа юм байна. Тийм байна. Мөнх жаргалын барилдаан бол үнэхээр сайжирсан юм байна. Цэнцэрэнгийн хувьд бол бас барилдааны бэлтгэл сургалт бас нэлээдгүй хийсэн байгаа. Цэнцэрэн маань бас шанс MMA дэвжин дээр бэлтгэл сургалтаа ус хийдэг шүү дээ.
Эдгээр хоёр тамирчин маань хоёулаа бокс уртаж гэсэн барилдаанд маш сайн анхаарсан байна. Бас солимтлан гэдэг өөр учраас төдийлөн олон зохих шаардлагагүй гэдгийг мэдж байгаа учраас ер нь холимтлан гэдэг бол аварга хин даван төрийгэ гаргах гэж одоо явж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Цогцолцоод ер нь Энэс хэлсэн учраас. За ямар хүмүүсийг задарчлаа да. За сая доороос тохооч. цэнц сүрэн доходоод мөнх чаргалын хүмүүсийг задлчлаа. Өрүүлчүү тохооч. Сая доороос зүүн гарын дохоо Тохооч. угшууллаа. За ингэ тамирчин маань их цусаар цэнц сүрэн маань цус. Би энэ цус болсон ингэ харагдаж байна. Сайн ашигтад улаан болж байна. За сүгчээс 12-6 дохоо өгч болохгүй шүү гэсэн сануулга үз. За босоод ирлээ. Ингэж хана ашиглаж босох хэрэгтэй. Хоёр үлээ хооронд саалгах хэрэгтэй. За ингэсэн тоглолтын 2 дуурыг дуслаа. Нэг гараар сугдж ээж босох хэрэгтэй. Тоглолт сонирхолтой болж байна. Тоглолт хүн сонирхолтой болж байна. За та ер нь цэнц сүрэнг дараачийн 3 дугаар үедээ сүүлийн үедээ шийдвэрлэх үедээ яаж тоглосоо гэж хүсэж байна? Ямар байдлаар бололтоо өргөжлүүлвэл? Тийм гизэнт сайн зогх хэрэгтэй. Орж иргээс нь барилдаан орж иргээс сэргийлж. Тэгээ зайгаа аваад тэгээд хүн цогцолтоо одоо шингээх хэрэгтэй байна л да. Тэгээд юугээ одоо өрөлдөө одоо жоохон нам доор их тааваад сугдуулахгүйгээр барилдаанд шахуулахгүйгээр. Ер нь цэнц сүрэн маань хэтэрхий одоо барилдаж байхад амархан буюу босоо үлдээ тоглоод байна тийм ээ. Босоо өрөлдөө тэгээд гараараа цохно гэдэг гарлаа тавьчих байгаа учраас шахаж барилдаж ороход өвтөх юм болоо. Тэрийг гизэн цохоод эхлэх хэрэгтэй. За хоёр тамирчны тасалжуулагчд маань ямар зөвлөгөө өгч гарч ирсэн мэт сонирхолтой байна. За мөнх чаргалын хувьд бас баруун нүдэн зохих задарсан нэлээд хавталтай. Round 3. За үчтэй шийдвэрлэх 3 дугаар үе. За одоо хоёр тамирчин бие тавирсан байгаа. Мөнх чаргалын хувьд яг л эхний хоёр үед яадаг гэсэн тэрүүшгээ явах гэж би бодож байна. Эд толгой холиод жоохон суурэ доошоо авч тоглох. Хойд гарын маш хүчтэй шулуун цэгэл толгойд амжилттай буулаа. Цэнцэрэнгээс хоёр тамирчин хойд гарын хүчтэй хаяж хажуу цогцолтууд толилцож байна. За цэнцэрэнгийн хувьд ер нь зохиол онгоч гэсэн бодолтой гарч ирсэн илэрхий харагдаж байна да. Мөнх чаргал маань энэ дээр бас хариуцлагатай байж сайн хамгаалж болох хэрэгтэй. Магадгүй эхний хоёр үрийг автсан гэж бодоод тайвширсан байж магадгүй тайвширч бол ерөөсөө болохгүй нь холимог талаа нэмгэн байлээ те. Мэргэжлийн төвшөнд бэлгэлсэн тамирчид үхэхэд гомдлогож гэрээндээ гарын ус орсон тамирчид маш аюултай бол маш хүчтэй зогтдог байгаа. Маш хүчтэй мөн зүүн хажуу толгойд байна. Цэнцэрэнгээс мөнх чаргалын хоёр угсраа цохилт амжилттай урд хойд гарын за хоёр урд хойд гарын баруун зүүн хоёроос хажуус авсан цохилтууд Цэнцэрэнгээс за 3 дугаар үедээ сонирхолтой маргаж байгаа Цэнцэрийн ерөнхийдөө тоглолтын одоо пейс буюу хэмнэлийг удирдах эхэллээ шүү дээ. Авгаа. Өглөө гиз толгой хойлвол ашигтай байгаа. За энэ цогт орсон шүү. Зохилт авсан. Зохилт аваад яг унахтаа мэдрээ тэрвэрэд авлаа. Тэг маш сайн мэдэрч. Маш сайн мэдэр цэвэрж авлаа. Мөнх чаргалаас маш сайн мэдэр зохилт бол орцсон байгаа. За Цэнцэрэнгийн хувьд одоо эндээс дороонда босох хэрэгтэй. Суудах хэрэгтэй. Сугрын гараа хийгээд тэгээ ханаа тулаад. Сугрын гараа их ер нь хүний гарын дотор талын байрлалын төлөө тэмцэлдээ явж байна тийм аа. Тий. Тэгээ Цэнцэрэнгийн хувьд төдийлөн тэрийг сугдаж авахгүй байгаа юм. Гараараа газар тулж байгаа босох гээд байна. Нэг гарын сугдаад авах хэрэгтэй. За тэгээ хоёр өдөө тулж гаад дээшээ жигээд нэг гарын за амжилттай босчихлоо. За зогсон байцтай байна. Ууцаараа зөрүүлээ мушгаад за дахин нэг тег даун буюу унгаах борлого амжилттай болж байна. За зэндэгийн зүрээс хөнгөн зохилт явж байна. За мөнх чаргалын хувьд тулгуур гарыг авах гэдэг нь маш зөв.
За дахин нэг унаа харуулга амжилттай. Энэ барьцыг тавиулах хэрэгтэй. Цэнцэрэнгийн хувьд. Мөнх жаргалын хувьд уулзаар нь тэрврээд авсан эндээс маш зөв байралтай ухаалаг тоглолтыг үзүүлж байна. Шахаад наалдаж орчоод яг Тийм байна. зай өгөхгүй. Цэцээ салахгүй. Хөвтөд бол маш гоё зөв байрлалыг авч явж байна мөнх жаргалын хувьд. Тийм байна. За ер нь ажил гэсэн командыг өгч нь ажиллахгүй шүүгч талбайн шүүгч мөн энэ тоглолтыг босгох магадaltaй бол авчлаа. Сэргээр цэнцүрэн ингээ босч чадахгүй байгаа юм чинь өрсөлдөгчөө юу ч хийхгүйгээр хамхиж барих хэрэгтэй. Юу ч хийхгүйгээр бас босгох талтай байдаг шүүгч. Тэгээ сугдах. Одоо гараа сугдаад байгаагаар нь авал босно. Тэгэхгүй яг адилхан дөрвөн яг унах барьцтайгаа унаад шүү босоод шүү дээ. Тэгээ ууцаар төвлөсөн, ари ууцаар төвлөсөн барьцаа тавихгүй байгаа учраас мөнх жаргалын хувьд бол ашигтай болчиход байна. За мөнх жаргалын хувьд энэ үеийг бол яг бүтэн контролдод ингээд дуусгая. Босоогоос аюултайгаа учраас ингээд контролдод дууссан зөв гэдэг тактиктай байна. Энэ ч ер нь маш зөв. Холимогтлан бол юу илүү байна тэрийг давуу талаа гаргаж тулдаг юм онцлогтой спорт байгаа. Онцлогтой талааны төрлүүдийн нэг. Өрсөлдөгчийн давуу талыг гаргахгүйгээр хорж тулдах нь ямар ч үед ашигтай л та. Тийм байх шүү дээ. Тий. Цэнцэрэн бол босоогоос тодтолтхон сая бол бас 2 ч удаа хамгийн сүүлийн удаа сүүлийнх бол ер нь зохилд орчлоо шүү дээ. Тэгээ мэдрээ тэрврээд авлаа. Мөнх жаргалын хувьд мөнх жаргал тэрийг маш сайн мэдж байгаа учраас контролдод удирдах дуусгах гэсэн бодолтой байна. За ингээд 3 дугаар үеийн цаг дууссан. Тоглолтын цаг зурслаа. Одоо хэдүүлээ хэдхэн мөчийн дараа шүүгчийн шийдвэрийг хамтдаа сонсцгоё. MJ1 fighting championship хин яасан бол бодож байна. Одоо маш тоглолт. Ер нь мөнх жаргал яллаа. Яалч бол контролдол илүү байлаа тийм ээ. Илүү ухаалаг байлаа. шүлтэй бүхээр илүү байлаа. Олон тек даун хийлээ. Тэгээд нэг өвдөг маш гоё боллоо. Энэ удаагийн тэмцээний MJ1 fighting championship 22 хандан сумын нэмтийн тулааны ялагч болоо шүүгчдийн нэгдсэн үндэгээр хөхөөлөгөө дамжсан Хасан нөхдөд цагаан толгойд зэн түрэндээ бас баяр хүргье. За мөнх жаргалын үнхээр сэтгэл нь одоо тогтсон байна. Өмнөх нэг таасан уучраа. За мөнх жаргалд баяр хүргье. Баярлалаа. За юуны өмнө энд гурав зүгсэн та бүхэн сайхан ороод идэг үргэлээ. Энэ жил телефоноор хамт олдоос. Сайхан зөвлөлтөнд гаргаж байгаа. Баярлалаа. За тэгээ би хэмжээл холбоонд 6 дараалсан ялсан ялалтаа авч байна. Дээр нь бас 61 кг-ийн жинги чансааны номер 1 57 кг-ийн жинги чансааны номер 1 болж байна. Намайг дэмждэг клубийн хамт олон багш нартай баг хамт олондоо найс нөхдөд бүгдэнд нь баярлалаа. Та бүхний минь ачимшөө гэж хэлмээр байна. Баярлалаа мөнх жаргалдаа маш их баярлалаа. За энэ тулаан бол 57 кг-ийн жингийн чансаг тэрүүлгэрхийн төлөө тулаан байсан. Ингээд энэхүү тулааны шагналыг гартуулж өгнө хэмээн мэрэгжлийн боксын WBA холбооны 2 жингийн дэлхийн аварга Монгол улсын гавьяа тамирчин Дугуйбаатарын лавга таныг октагонд өрж байна.